Бид өдөр бүр хийх зүйлсээ төлөвлөж амьдардаг. Өглөөс ирээд л өнөөдөр юу амж болох вэ гэж бодно. Ажилдаа явах, хүнтэй уулзах, дасгал хийх, номын хэдэн хуудас унших. Зарим хүн хийх зүйлсээ дэвтэр дээрээ бичдэг. Зарим нь утасныхаа тэмдэглэлд хадгалдаг. Харин зарим нь зүгээр л толгой дотроо жагсаагаад явчихдаг. Гэхдээ нэг зүйл байна. Бид хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг хэрнээ хийхгүй байх зүйлсийнхээ жагсаалтыг бараг хизээж гаргадаггүй. Магадгүй энэ асуултыг өөрөөсөө асууж үзээгүй ч байж болох юм. Өнөөдөр би юу хийхгүй байх вэ? Хийх зүйлсийн жагсаалт хэрэггүй гэсэн үг биш. Харин ч эсвэргээрээ хэрэгтэй. Төлөвлөгөөтэй байх нь амьдралыг эмгэгцэгцтэй болгодог. Гэхдээ амьдрал зөвхөн юу хийхээс биш, юуг хийхгүй байхаас ч хамаарч өөрчлөгддөг. Бид шин зүйл эхлүүлэх талаар их ярьдаг. Илүү эрт босъё, илүү их ном уншия, дасгалаа сайн хий, цалингаасаа хуримтлал үүсгэе гэх зэргээр төлөвлөдөг. Энэ бүхэн сайхан санаа. Гэвч зарим өөрчлөлт шинээр ямар нэгэн зүйлд эхлэхэд биш, харин ямар нэг зүйлийг хийхээ болохоос эхэлдэг байна. Үгүй гэж хэлэхэд бид хамгийн түрүүнд бусдад татгалзах талаар л боддог. Хэн нэгний хүсэлтэд, урилгаад, ажлын саналд, эсвэл ямар нэгэн өөр зүйлд татгалзах талаар л боддог. Гэтэл хамгийн хэрэгтэй үгүй нь бусдад биш өөртөө хэлдэг үгүй байдаг юм байна. Өнөөдөр ууртай үедээ хариу бичихгүй. Өнөөдөр хэрэггүй маргаанд оролцохгүй. Өнөөдөр өөрийгөө бусдтай харьцуулахгүй. Өнөөдөр өнгөрснөө дахин бодохгүй. Өнөөдөр хүн бүхэн таалагдах гэж хичээхгүй. Эдгээр нь жижигхэн сонсогдож магтгүй. Гэхдээ яг ийм жижиг шийдвэрүүд өдөр хоногийг өөрчилдөг байна. Өдөр хоног нийлээд зуршил болдог, зуршил нийлээд амьдрал болдог. Энэ бүх тэгэхгүй, ингэхгүй гэдэг нь үнэндээ ямар нэгэн зүйлээс татгалзаж байгаа хэрэг биш. Харин тайван, утга учиртай амьдралд тийм гэж хэлж байгаа хэрэг юм. Цэцэг ногоо тарьдаг хүмүүс нэг зүйлийг сайн мэддэг. Гоё цэцэг ашигтай ургамлыг ургуулахын тулд зөвхөн услаад байхад хангалтгүй. Зэрлэг өвсөөж тогтмол түүх хэрэгтэй. Хэрв түүхгүй бол зэрлэг өвсөн шимтгийлийг нь аваад эцэстээ цэцэг ногоогоо дараад эхэлдэг. Амьдралч бас яг адилхан. Аз жаргалтай амьдрахын тулд зөвхөн сайн зүйл нэмээд байх хангалтгүй. Заримдаа хэрэггүй зүйлээ авч хаях хэрэгтэй болдог. Япончуудын даншарыг их ойлголт ч үүнийг л хэлдэг. Олон хүн даншарыг гэрээ цэвэрлэх тухай гэж ойлгодог бол энэ нь зөвхөн эд зүйлсийн тухай биш. Толгой доторх хэрэггүй бодлууд, өөрийгөө буруутгах зуршил, хэрэггүй өрсөлдөөн, өнгөрснийг тавьж явуулж чаддаггүй сэтгэл эдгээрийг ч бас баг багаар цэгцлэх тухай ойлголт байдаг. Амьдрал дандаа шин зүйл нэмэх уралдаан биш. Заримдаа илүүдлээ хасах урлаг юм. Тиймээс маргааш хийх зүйлсийнхээ жагсаалтыг бичээрэй. Ажил, уулзалт, дасгал, ном. Гэхдээ хамгийн доор нь ганцхан мөр нэмээрэй. Өнөөдөр би юу хийхгүй вэ? Хийхгүй зүйлийнхээ нэрийг бичнэ гэсэн үг. Учир нь заримдаа амьдралыг өөрчилдөг хамгийн том шийдвэр нь шинээр эхлүүлсэн нэг зүйл биш, хийхээ болсон зүйл байдаг. Өнөөдөр өөрөөсөө ганцхан асуулт асуугаарай. Таны амьдралд яг одоо хэрэгтэй үгүй юу вэ? Таны маргааш хийхгүй зүйл юу вэ? Энэ үдшийг тайван өнгөрүүлээрэй, сайхан амраарай.